Голомтын баясгалан зөв бизнес зөв соёлыг бүрдүүлэхгүй бол голомтлоод байхын хэрэг алга. Монгол дахь монополийг задлахгүйгээр эрүүлжүүлэхгүйгээр улс орон хөгжих хүнд салах гэж бизнес эрхлэгчид халаглан гашуудаад машад удаж байна. Банкны эзэд дахиад шараа толгой чанаад шүдний чиглэлээр зараад байхаар аргагүй юм да. Голомт банкны эзэн баясгалан өнөөдөр төмөр зам барьж байна. Улстайгаа оптик гэрэг гिचиг хийж нүүрсээр арилж байгаа тоцсон төмөр зам барьсан. Барьсан төмөр зам нь үн үндгүй, бөөн хилам, шудраг бусын хийдүүллийн түмэн асуудалтай. Яахаараач банкны эзэн төмөр зам барьдаг юм. Дэлхийн бизнесийн соёл гэдэг чинь шал өөрлөн байх шиг. Банкны эзэн бол хөгжлийн том төслүүдийн санхүүжуулагч байх ёстой болохоос биш, жижиг бизнес хийгээд ажилчаа ангийн хөдөлмөрийг болон авахч бишээр тогтсон нь хүн төрөлхтний эдийн засаг бизнесийн соёлын дүрмээр ойлгогддог. Гэтэл төсөл санхүүжуулж байх учиртай банкны эзэн нүүрсний бартераар төмөр зам барих Монголд л байгаа жишиг юм байх та. Нүүрсээ уурхаа амнаас авч цааш хил давуулан зардаг үнэн өөр. Гэрээндээ улсын нууцын тамга даруулчихсан. Банкны үйлчлэгээ үйл ажиллагаа бүгд нээлттэй байж харилцагчаа татдаг бидтэй. Гэтэл банк өөрөө улстайгаа хамжин нууцлал бүхийгээр хит ашигын бөгөөд монопол бүдүүлэг 8 хийж байгаа нь тус банкны эзний ёс суртахуун Монголд үлдээж байгаа бизнес соёл нь дэндүү увайгүй ичгүүрт үйлдэл болно. Ерөнхий сайд оюун урд нь удаа дараа хэлээд байгаа. Банкны эзэд ордон тойрсон шилэн байшингуудаа нийлэн чуулж, хууль шүүх хүчний дээд байгууллагуудын толгой хүмүүсийг хуваарлан лоббидж томилуулдаг гэж. Үнэн худалгүй нь манай улсад болж байгаа эдийн засаг төсөл бизнесийн алдаа завхарлуудаас шууд харагдана. Монголын банкуд оожин цочил гэхээс нэг бодиттой том эдийн засгийн төслийг санхүүжүүлэхгүй л байгаа бидтэй. Хаан голомт худалдаа хөгжлийн банк санхүүжүүллээгээд эрчим хүчний ганц төслийн тууз хайрлахгүй л байгаа бидтэй. Эрчим хүчний сайд нь салхи утаа дулааны хомслын эсрэгцлийг байгалийн хууль улирал дагуулan ярьж аргацааж байгаагаас нотлохоон тодсож дүнхийдэл толгой руу шаана. Хаан банкны эзэн дахиад шараад голомтын эзэн нууц гэрээгээр төмөр зам бариад худалдаа хөгжлийн банкны эзэн ховор металлын орд эзэмшээд байхаар энэ улсад ямар бизнес, ямар хөгжил яригдах юм бэ? Хүүн өндөр гэж жигтэйхэн зээл гаргасныхаа төлөө шимтгэл авдаг банкуд та. Тэгсэн мөртлөө 1 мега төслийн ингүй. Энэ 3 банк нийлээд 1 мега төсөл баталгаа санхүүжилт гаргаж болно доо. Гэвч хизээш тэгээгүй, тэгэгч үгүй биз. Тийм л арчаагүй аминчхан. Гадны банкуд оруулж ирдэггүй. Бүх лоббиг нөгөө шилэн банкндаа цуглаад хийн. Хуйлын шивэлэн хааж хорж хамгийн адгийн новчнуудыг санхүүжүүлэн улсын хуралд оруулж манаачаар тавина. Эдийн засгт хэлэхгүй, их орн нь хөгжихгүй. Өөрсдөө ертөнцөөр тэнээд банкндаа балчаар санхүү ирээд явна. Шүл чанаж нүүрс бартартаад нэг бол төрийн өмчин компаниудыг санхүүгийн аргаар луйвардаад ийм банкудтай байж таарахгүй. Чадaltaа нийтлэгчд нь ихэнх нь банкуудын илч төлөөлөгчд. Банкар үйл оролт тун аюултай гэдэг л цөөн хөхтэй. Монголын банкуудын эзэд ингэж гадаадын тогтсон банкны эзэд чиг хувцаслаж гой амьдрвч хэрэг дээрээ их орон иргэд ардынхаа дандаал эсрэг ажиллаж байгаа нь хүү чимтгэл үйл санхүүжүүлэх чадвараас нь харагдана. Аргагүй л банк нэртэй байгаа байх. Данзан оржин баясгалан ухтаа ардчилсан намын үдэс суурьтай хүн байх. Гэхдээ түүний үйл хэрэг ардчилсан босон нь тодорхой. Эрхэлж байгаа бизнесээс нь нүүрстэй хутгалцснаас нь тодорхой. Баясгалан банкер одоо жинхэнэ банкер хэсгээ нотолж Монголд банкны эзнээрээ байхын шинэ эхлэлийг энэхүү өөртөө зурласан нүүрс тэргүүт түмэн асуудлыг цэгцэлж хууль шүүхийн өмнө гмийн цуваа асгаж шинэ эхлэл бүрдүүлэх замаар нотлох нь Монголын эрх ашигт, Монгол хүний эрх ашигт нийцнэ. Хэвлэл мэдээллийн бүхэл бүтэн айрамтай. Баясгалан руу зөв шөмжлийн ноцолт алга. Зөв байгаа хүн рүү хэн ноцох билээ? Харин баясгалан зөв рүү явахын тулд ноцуулах хэрэгтэй юм. Хэвлэл мэдээллээс нийгмээс энэ өөрт нь их оронд тустай. Голомтын эзэн баясгалан голоосоо зөв бизнес, зөв соёлыг бүрдүүлэхгүй бол голомтлоод байхын хэрэг огт алга.